Заяа Сайн байцгаана уу? сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Чи сайхан амрах гэж байна уу? Тий одоо амрах гэж байна. За хоёлаа би өнөөдөр дүүгийнхээ орон дээр ингээд суудсан байгаа. Манай дүү ийм гоё зураг, пострууд ингээд цуглуулах дуртай. За тэгээд өнөөдөр хоёлаа байрнуудын талаар нэлээд дэлгэрэнгүй сайн ярих гэж бодлоо. Тэгээд ер нь таяр одоо тусдаа өөрийнхөө нэр дээр байртай байгаа шүү дээ. Тэгэхээр тэр байраа хөслөхдөө одоо ямар шалгуураар нийт процессыг ингээд ярьж өгвөл ямар процессор явах вэ? Байрнуудаас ингээ харж агаад одоо чиний шалгуур үеийн тэрийгэ бэлтээд оруулчин тэгэнгүүт чинь яг чиний шалгуурт нийцэх байрнууд гараад ирнэ. Одоо 1 bedroom юм уу, 2 bedroom юм уу? Эсвэл зүгээр granny flat юм уу? Эсвэл хэдэн доллароос доошо хайж байгаа гэх мэт одоо тиймэрхүү шалгууруудаа оруулаад хүчих юм бол тэрний чинь дагуу гараад ирнэ. За тэрийгэ ингээл сайн харж агаад inspection буюу одоо очиж үзэх юугаа цагаа тохиролцож болно. Зарим тохиолдолд бол 3 дахь өглөө, хагас сайны өглөө гэдэг ихэвчлэн 3 дахь өглөө, хагас сайны өглөө одоо inspection time буюу үзэх цаг гаргацсан байдаг. Тэр цагуудаар нь очиод үзээд явж болно. 3 дахь хагас сайнд үзэхийн давуу тал гэх юм бол нэг дор олон байр ингээд үзээд явчих болно. Эсвэл цаг нь таарахгүй байх юм бол өөрөө тэр хүмүүс рүүгээ одоо тухайн байрныхаа менежерлөө нь холбогдоод үзэж болно гэсэн үг. Тэгээд үзэхгүйгээр гэх юм бол заавал одоо нөгөө virtual tour хийж болно. Нөгөө онлайнаар үзэж болно. Гэхдээ ихийг байр бол заавал ирд үзсний дараа одоо нөгөө apply хийх ёстой гэж хэлдэг. Хэрвээ бүр чи тэр байрыг ингээд яг авмаар шийдсэн бол очиж үзэхээс өмнө аппликейшнээ одоо бэлэн болгочих хэрэгтэй. Одоо юмнуудаа өөрийнхөө хэрэгтэй материалуудаа бэлэн болгочих хэрэгтэй. Тэгчээд очиод нөгөө аппликейшнийг аваад эсвэл аппликейшн бүглэх линкийг авангуудаа шууд тэр өдрөө ч юм уу ингээд бүглөөд явуулах юм бол хамгийн ихэнд чиний материалыг шалгаад бас сонгогдох магадлал өснө. Тэгээд бас байр чинь таалагдж байгааг одоо тухайн байрны менежерт хэлэх хэрэгтэй. Одоо энэ таалагдж байна, гоё юм байна гэдэг аль болох одоо цагаан сэтгэл үлдээн гэх юм уу? Нэг чинь. Тэгээд дугуй нэг ингээл үзчихэл гараа явах юм бол нэг чам таалагдаагүй юм шиг байж болно шүү дээ. Тэгэхээр ороод нэг чинь бас тэр хүнтэйгээ гоё мэдлээ, тэр хүнтэйгээ ингээд энэ байрны энэ гоё юм байна. Одоо үнэхээр таалагдчихээн. Хэдийн хугацаанд төрөслөх боломжтой вэ, төрөслөх боломжтой вэ гэдэг одоо жоохон харилцан яриа үүсгэн гэх юм уу? Их хэрэгтэй гэж бодож байна. Яг байрны өрсөлдөө их байв шүү дээ мэдээж. За чамаас өөр хүн үзэхгүй байх юм бол бас тэр чинь арай өөр тийм. Тэгтэл угаасаа хүнтэй ер нь харилцаад сурах хэрэгтэй. Тэгээд одоо жишээлбэл нэг байран дээр чамаас тус өөр одоо 5 хүн ингээд орохоор хүсэлт өгсөн байна шүү дээ. Тэгэхээр одоо эцсийн шийдвэрийг бол тэр менежер өөрөө л гаргана шүү дээ. Менежер яг биш л одоо нөгөө байрны эзэн л гаргана. Менежер нь бол дамжуулж өгөх байхгүй юу? Тийм. Одоо за ийм 5 хүн материалаа явуулсан байна. Та ингээд шалгаж үзээд хариугаа илэрээ гэдээ явуулна. Тэгэнгүүт чинь бас угаасаа нөгөө байрны аппликейшн бүгэлж яхад зарим нь асуудаггүй. Одоо тэгтээ сүүлийн үед асуудаг болсон байлээ. Одоо өөрийгөө илэрхийлэх гэдэг нэг cover letter бичдэг болсон байлээ. Тэрэн дээр болохоор юу явах зүгээр юм болоо гэж яг нөгөө байрыг одоо яаж өөрийнхөө юм шиг цэвэрхэн ашиглах вэ гэдэг талаараа. Тэгээд хоёрдугаар гэх юм бол хэрвээ petгүй бол petгүй гэдгийг хэлээд тэгээд ямар нэгэн муу туршилгүй гэдгээ бас хэлээд тамхи татдаггүй ч юм уу те. Тэгээ ингээд манайх хүн гэр бүлэрээ амьдрын. Тэгээд айгу одоо нөгөө өөрийн юм шиг take care хийж явна гэдгээ хэлвэл тэр цагаан дээрээ тэрийгэ дурдаад тэгээд бас тогтмол орлоготой гэдгээ хэлж өгөх юм л та. Давуу тал болох юм шиг санагдсан. Тэгэхээр харин Ирланд ор юм уу, жижиг ор юм уу гэдгээ бас ингэ сонгоод оруулчихж байгаа. Тэгэнгүүтээ тэр
зар байршуулсан хүн рүү одоо мэйл явуулдаг хамгийн түрүүлээд. Сая чиний cover letter гэсэн шүү дээ. Тэрэн шиг хэрнээ тиймэрхүү агуулгатай хэрнээ тэр мэйлийг хамгийн түрүүнд явуулаад тэгээд тэр хүн нь одоо тэр мэйлүүдийг ингээ харж агаад хамгийн потенциалтай гэсэн рүү ингээ хариу өгдөг. Хариу өгөхдөө тэдний сарын тэдний өдөр ингээд ирж үзэх боломжтой гэсэн тийм хариу өгдөг. Тэгэхээр тэр хариуг авах гэж бол алаан болно. Бараг л 100 мэйл явуулаа гэхэд 10 хариу эргүүлэхтэй гүйтэй тийм л байдаг ер нь бол. Тэгэхээр Ирландд бол тэр нөгөө бичиж байгаа мэйлийн агуулга бол амар чухал. Ерөөсөө тэр одоо мэрэгжлийн ажилтны үнэхээр ингээд оюутан гэх юм бол ерөөсөө ямар ч хариу ирэхгүй. Яг мэрэгжлийн ажилтан тэгээл ийм full time орлоготой тэгээд одоо аль болох цөөхөлийн амьдрна гэвэл бас илүү өндөр магадaltaй. 2 bedroom апартментэд хоёулаа байдаг ч гэдэг юм уу те. Тэгвэл тэгээд парти байхгүй одоо бас нөгөө нэг цэвэрхэн ингэж идэлж хэрэглэнэ гэсэн тиймэрхүү юмнуудаа л хийлнэ. Тэгээд цалингаа бас ингээд ерөнхийд нь одоо бит хоёр хүн авах гэж байгаа гэж бодоход бит хоёрын сарын дундад цалин ийм байдгаа гэдгээ тэрэндээ бас ингээд дурдаад өгчвөл илүү ингээд хариу авах магадлал өндөр. За хариу авлаа гингүүтээ очиод үзэн штэ. Очиод үзэнгүүт тэнд бүр бас амар их хүн байж байгаа. Тэгээд тэр олгоно бас ингээд аппликейшн бөглөөд ингээд өгнө. Тэгэхдээ тэр дундаас яг сонгогдох хэсэг нь бол үнэхээр азны л хэрэг болж байгаа. Алаан болно. Байрны өрсөлдөн бас их юм байна тий. Тийм. Ирландд энд бол бас харьцангуй гайгүй. Гэхдээ бас нөгөө байрны бол бас янз байдаг. Одоо жишээлбэл жилийн өмнө гэх юм бол би бараг 4 байранд айдаж үзээд бараг амжилтыг олдоогүй. Гэтэ тэр жоохон нөгөө далаатайгаа ойрхон area байсан болохоор. Тэгээд дээрээс нэг байрыг очиж зүгээр inspection хийгээд бараг 20 хүний цаваа байсан. Тэгэл окей байдаг. Тэгээд бас тэгэхээр одоо тэгэнгүүт энэ жилтэй харьцуулахад энэ жил оттой байр очиж үзэхэд нэг 3 хүн байдаг ч юм уу. Тиймэрхүү байгаа байхгүй. Тэгэхээр бас яг юунаас хамаардаг. Уяасаа бас хамаардаг. Энэ бол гэхдээ танахыг харьцуулбал арай гайгүй юм байна. Гол нь мөн орлоготой байх хэрэгтэй. Тэгээд мэдээж одоо нөгөө cover letter гэдэг чинь тэр чинь аппликейшнтэйгээ цуг явуулах юм байхгүй юу? Application cover letter банкны ганцны үлдэгдлийн тодорхойлолт бас айгүй чухал. Ганцныхаа үлдэгдлийн тодорхойлолтыг бас өндөр харуулах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь одоо сүүлийн 3 payslip буюу цалин авсан няга нотлох бичиг баримт. Тэгээд 2 хүн эхнэр нөхөр 2 байлаа гэхэд хоёулаа заавал тус тусдаа нэг аппликейшн бүглөөд тус тусдаа орлогын нотлох баримтуудаа явуулах хэрэгтэй. Тэгээд хэдүүлээ амьдрахын гэдэг үгтэй бас бичнэ. Тэгээд өмнө нь ямар байр түрээсэлж байгаа. За хэрвээ өмнө нь байр түрээсэлж байгаагүй айлын хажуу руу түрээсэлж байгаа бол одоо тэр хүмүүнээсээ бичиг авч өгөх юм уу те. Одоо манай энэ түрээслэгч манай хажуу рууг аргамтай сайхан хэрэглээд одоо төдөн сарын хугацаанд энд амьдарсан гэдэг одоо бас тийм захидлаа авч өгч болно. Тэгээд Ирландд болохоор сүүлийн 3 сарын банкны хуулга дэлгэрэнгүй байх ёстой юу эсвэл зүгээр сүүлийн үлдэгдэл нь тодорхойлолтоор байвал болох уу? Манай энд бол зүгээр үлдэгдлийн тодорхойлолт болж байна. Манайд бол ерөөсө бүх дэлгэрэнгүй хуулгаараа хэрэгтэй гэж байна. Нүг визэнд ордог шиг. Тэгэхээр бол нэлээд өрсөлдөөнтэй бол юу хэцүү юм нь болохоор одоо жишээлбэл хауснууд гэвэл ингээл 200 300 жилийн настай. Тэгэхээр чинь ингээд тий бөөн нөгөө чийг нь хурцсан тийм байгаа штэ. Тэгэхээр ингээ айгүй хөтөн байгаад байдаг байхгүй. Тэгэхээр ерөөсөө ингээд эрүүл мэндэ бодсон ч тэр тав тухай бодсон ч тэр аль болох л жоохон шинэвтер тийм апартментэд байвал илүү зүгээр өдөө. Одоо тэгэл ерөөсөө хүн болгоно л ажил хийгээл ядраал тэгэл байж байгаа штэ. Тэгээд танихгүй хүнтэй хамт шеэрлэл амьдрна. Тэг гэртээ ирсэн чинь тэгээд амар хөтөн байвал бүр сэтгэлээр унах үстэй. Ерөөсөө нэг тиймэрхүү. Тийм ээ. Гэртээ бас тухтай байх хэрэгтэй тий. Энд болохоор
Нар тусдаг байранд л орчих юм бол тэр нь гайгүй дээ. Тэгээд AC-гээ асаан дулаацчих болно. Юунд бол юнит бол угаасаа нөгөө AC-г учраас нар тусдаггүй бол хүүтэн. Тийм болохоор нар тусдаг юнит байх юм бас боломжийн. Тэгээд хаус бол бас жоохон сэрүүхэн талтай мэдээж ортонтыг бодвол гэхдээ бас нөгөө AC-гээ асааж болно бас зөврийн нөгөө парнууд байдаг шүү дээ. Цогн залгадаг. Тэднэрийг аваад авч бас болно. Өвөлдөө нэг тийм жиндүү хүүтэн байдаг л та. Тэгээд 100 болж яах угаасаа сайхан. Нартай дулаахан. Хаус бол сайхан сэрэг. Nice. Юнит бол өвөлдөө хүүтэн 100-аа халуун. Апартмент бол тэгээд арай нөгөө битүүмжлэл сайтай учраас. Тэгээд AC-тэй болохоор бас тусдаа чиний хэлж байгаатай санал байна. Харин би бүр эдрийн нөгөө цонхон зарим нь ингээд модон тиймэрхүүдэг байхгүй. Тэгээд цонхоороос амар их дулаан алддаг хамгийн амар нь. Цаашдаа болохоор бит хоёр ээж аав хоёр бас ингээл өвлийн 3-4 сард ч юм уу ирж өвлцчихөөл буцаад Монгол руу явхаар тиймэрхүү байвал гоё гэж бодоод тэгээ зүгээр нэг бедрум гайгүй апартмент хотын төвөөс жоохон зайдууж байсан хамаагүй авъя гэсэн нэг тиймэрхүү хот ихтийн тийм зорилготой явж байгаа. Гэхдээ яг ойрын хугацаанд бол эндээ тэгэл байна да. Манай хажууд нэг Турк Белорусын холимог нэг хос байдаг айгүй хөөрхөн. Тэгээд 2 бедрум байранда дөрвөлээ. Тэгэл байж энэ да. За ингээд байрны талаар нэлээд дэлгэрэнгүй гайгүй мэдээл өгч чадсан байхаа гэж найдаж байна. За ингээд дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Баяр таа.